За одоо цамцаа ойж эхэлцгээе. За хамгийн түрүүнд бид нэр хаанаас нь эхэлж ойх вэ гэхээр цамцныхаа ар болон ингрийн одоо мөрнөөс нь эхэлж ойно гэсэн үг. Ар болон ингрийнхаа мөрнүүдийг нь өнгийг өнгөөр нь нийлүүлээд за одоо энэ мөрнийхаа хэсэг нэ тэ. За тэгээд мөрнөөс мөрний оронд хоёр өнгийг хавсарч шагаад хэрэгснийхаа машинаар шууд ингээд ойчин гэсэн үг. За одоо хийнхаа мөрийг очлоо. Энд хүзүүний ухлаацны хэсэг ирж байна те. За энэ хүзүүний ухлаацны хэсэг ирээд та дараагийнхаа мөрийг ойцгоё. За ингээд хоёр мөрөөр ойчлоо. Одоо хоёр ташаагаар ойж эхэлнэ гэсэн үг. Ташаагаар буюу одоо цамцныхаа хоёр талаар нь авах нь. Ташааныхаа хэсгээр. Ар болон ингрийнхаа ташааны хэсгийг нийлүүлээд за ингээд мөрнийхөө хэсгээр хоёр мөрний хэсэг мөн ялгаагүй хоёр ташааны хэсгээр ойгдчихлоо. За одоо дараагийн үйлдэл нь юу гэхээр одоо ханцуу хэсэг байгаа тий. За ханцууныхаа яг энэ тохооны ойдлоор буюу одоо энэ задгаа байгаа ирэмгүүдийг өнгийг өнгөөр нь хавсраад тохооныхоо ойдлоор ойно гэсэн. Ханцууныхаа одоо тохооныхоо энэ ойдлоор нь доош ойх нь нийлүүлээд битүү болно гэсэн. За одоо аль хэсгээр оюутгах гэхээр хоёр ханцууны голоор оюутцсан. Одоо ханцууга залгах их биедээ залгана. Ханцууга их биедээ залгахтаа яах вэ гэхээр ханцууга их биеэ ханцуун дээрээ байрлуулж байгаа юм гэсэн үг. Их биеэ ханцуун дээрээ энэ одоо их бие байж гэн тэ. За тэгээд энэ оюутал маань дандаа арт тал руугаа одоо нуулагддаг гэсэн. За энэ их биеийн ташааны оюутлын хэсэг ханцууны тохоо оюутлын хэсэгтээ давхцуулж бариад
За тэгээд арт тал руугаа оёдлоо нугалж өгнө гэсэн үг. За тэгээд энэ тойргоо энэ таарж байгаа хэсгийг ерөөхдөө шалгаарай. За ингээд тойрог маань ерөөхдөө таарна. Ханцуу маань нэг 2 см илүү яж болно. Энэ хэсэг маань яах вэ гэхээр ханцуун толгой хэсэг дээр шингээгдэж оёддно. За тэгэхээр оёхдоо ханцуугаа дарагч улан дээрээ байрлуулад өөрөөр хэлбэл ханцуу чин доороо их бие дээрээ байлна гэсэн үг. За тэгээд доох нэ. Ингээд тойрог хэлбэрээр авах нь тий. За ханцуу маань доор тий доор дээр нь их бие маань ирж байна. Их бие. За эрэмгүүдийг тэнцвэрлэлээ. За мөрний ойдол дээр ирж байна. Энэ мөрнийхөө энэ ойдлыг ийшээгээ давуулах уу, ийшээ давуулах уу гэдэг дээр бол мөрний ойдол ч юм уу ялгаагүй арт тал руугаа дарагдах хэрэгтэй. Арт тал руугаа. За тэгээ энэ тойргоо дуустал нь ингээд байх нэ. За ингээд ханцуу маань их биедээ залгацчлаа. За одоо их бие маань хоорондоо бүгд одоо нийлүүлээд ойчгсон. Ер нь бол цанцны маань ингээд яг бүрд хэсгийн суурь ингээ гараад ирчлээ. Одоо манжетны хэсгийг ойно. За манжета яаж ойх вэ гэхээр манжетнуудаа яг битгүүлээд юу болох хэвээр битүүлж ойх хэвээр. За энэ одоо жишээлбэл бидний хормоо хэсгийн манжет байна. Өнгийг өнгө хэсэгтэй нь хавсраад за ингээд ирмгийг битүүлж авах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор ханцууны маань манжет байна. Муу ялгаагүй өнгийн өнгөтэй нийлүүлээд битүүлнэ. За энэ хүзүүний ухлаацны хүзүүний маань манжет. Одоо манжета их биен дээрээ барьж байгаа гэсэн үг. За хамгийн эхлээд хормоо манжета. За одоо ингээд нийлүүлээд очихсан байгаа манжета нуглана. За нуглаад ийм хэлбэртэй болно тий. За одоо хормоо хэсгээ тэр ийм цамцны маань хормоо хэсгийг нүүж ин тий. За хормооныхоо хажуудлын одоо энэ ташааны ойдол маань ард тийшээгээ нугалрах хэвээр. За тэгээд за энэ ташааны ойдлоос эхлээд ойцгоё. Өнгөн дээр за нугалсан тий манжета нугалсан. За нугалсан хэсгээ байрлуулад за ингээд тойруулаад ойно. За хойс өмнө явах гэхээр бид нар энэ манжетны маань хэрэг татаж тааруулах вэ гэдгээ бас тооцоолох хэрэгтэй. Хэрэг татагдах уу гэдгээ. Ер нь бол ойхоос өмнө хэмжээ тавьсан ч болно гэсэн. За
манжета их биен дээрээ тавиад баг зэрэг сунгаад сунаж одоо дээдлэл нь одоо татаж байна гэсэн тийм. Их бие дээрээ манжетаа тавьжгаад татаад байх юм. За манжетны ирэнгүүд яг нийлс хэсгээ сайн шалгаж авах хэрэгтэй оёж явахдаа. За хормоо манжет маань оёдчлаа. Ханцуу болон захныхаа хэсгийн манжетыг яг энэ аргаараа одоо дээр нь барьжгаад тойруулаад очих нь. За тохоо хэсэг ч гэсэн муу ялгаагүй ард тийшээгээ нуулагдана гэж үзнэ. За энэ ханцуу манжет энэ те манжета нууллаа. Энэ бидний гарт ингэж ирэх хэрэгтэй гэсэн үг. За энэ нуулсан манжета ханцуу манжетанда дотогш нь ингээ хичнэ. Тэгээд энэ манжетныхаа өргөнд тааруулж бид нар ингэж татаж ойно гэсэн үг. За татахтаа жоохон мэдрэмжтэй татаж явахгүй бол зүүн нөгөө маягдлын машиныхаа зүг хугалцдаг талтай. Тэгэхээр айл бол жоохон оёхоос өмнө татаж байрлуулж тавьж агаад тэгээд оёх хэрэгтэй. Хасаа хандаад бол манжетэн дээрээ их биеийн доороо байрлаж хоёдчаа. За энэ ингээд ханцууны маань манжет хоёдчлаа. За одоо хараа захны манжетны хэсэг. За мөрний ойд бол дандаа арагшаагаа дарагдана гэж үзээд захныхаа манжетыг үзүүнийхээ одоо энэ улаацанд тааруулаад татаж тааруулна. За захны манжетыг яг тааруулаагүй тохиолдолд хитрхи бариун байхаар хүзүү жоохон ингээд тухгүй байдаг. Хүзүү бариад хитрхи урт буюу одоо энэ ухлаацны хэмжээнээс хитрхи урт болчоороо энэ манжет маань урт болчоор дарваагаад байдаг. За манжета бас зөв сонгож авахгүй угаах тоолонд дарваагаад байдаг тийм манжетны материал бас байдаг шүү дээ. Тэгэхээр сүлжээс нь нягт биш байхаар угаахаар дарваагаад байдаг. За тэгээд энэ тойрогтой тааруулаад ингээд татна гэж үзээд
За ингээд цамцын маань хэрэгсний оёд ерөнхийдөө дуусчлаа. За энэ бол цамцны захны хэсгийн манжид, ханцууныхаа манжид гойцсон. Хормоныхоо хэсгийн манжидыг гойчихсон. Одоо бүгдээрээ эндүүдээд ил оёдл, гоёлын оёдлоо эцгээе. За одоо манжид бол их биеийн зааг дээр гоёдлын 0.5 юм уу 0.3-аар гоёлын оёдл хийж өгье. За нэг дотгошин ингээд дотор нь гадна талдаа гарч ивэл оёход арай хялбар гэсэн үг. За тэгээд энэ өнгө материалаа энэ наадталтаа харна тий. Энэ одоо оёдл маань цаашаагаа ингэж нуглагдана гэсэн үг. Тэгээд энэ дээр яг оёдлын машиныхаа уулны өргөнөөр л очиход болно. Энэ оёдлыг болоод манжеттэй хэсэг болгон дээр одоо манжет оёдсон хэсэг бүр дээр энэ одоо гоёлын ил оёдлыг хийж өгнө гэсэн. За оёдлынхоо төгсгөл дээр нь бүхлэгээ гэдэг юм. За одоо хормой манжет нисгээ. Энэ тойруулаад дуустал нь оёно гэсэн үг. За яг ингэж ойж явах үедээ их бие татаж өгөхгүй болохоор энд нөгөө юм хондроо үүсэх магадaltaй. Тэгэхээр их бие сайн татаад аль болох оёдлоо гойжиг гаргахыг хичээгээрэй. За одоо ханцуу хэсгээ захныхаа хэсгээр оруулаад очвол зүгээр. За ханцууны маань одоо энэ ханцуу залгацсан хэсгийн оёдол маань одоо энэ зах тал руугаа нуглана гэсэн үг. Зах тал руугаа нуглаад өөрөөр хэлбэл яг мөрний хэсэг маань давж өгөх нэ гэсэн үг те яг энэ оёдлоороо ингээд байх нэ. За гүди замстай хослол маань ингээд засчлаа. За ер нь бол би өөрөө яг ийм сулыг хийж өмсөе гэж бодож хийсэн байгаа. Тэгээд та маань хэвээ өөртөө жоохон тэгээ яг энэ таарч нархийн гэх юм бол хэмжээгээ жоохон өөрчлөөд хоёр талаас нь 2 см хасаад ч юм уу хийж болох байгаа. Шүү.